Сангийн яам цаадаас асууя. Энэ бүтээгдэхүүний өртөгт нь энэ зээлийг хүүгийн хамт суулгасан уу? Илгэдэл хэлбэрээр ч юм уу? Хөрөлбаатар сайдаа. Хоёр дахь нь магадгүй энэ манайх жижиг орн өөрийн үйлдвэртэй болдог. Демпингийн асуудалд нэрвэгдэх вэ? Энийг тооцсон юм уу? Энэ эрсдлийг тооцсон юм уу? Гуравдугаарт энэ нефт боловсруулах үйлдвэрээс нефт бүтээгдэхүүнээс гадна дайвар бүтээгдэхүүн гарах байх. Энэ зах зээлээ судалж зах зээлээ бэлтгэсэн юм уу борлуулах. Дөрөвдүгээрт энэ Петрочайна энэ компаниас олон улсын зах зээлийн үнээр авчгаад 900 одоо 1000 гэж ярьж байна. Энэ үн боломжтой Хөрөлбаатар сайдаа. Ажлын хэсэг ахлагчийн хувьд танаас асууад. Энэ ч одоо ийм болж шít. Тэрүүн 236 сая төгрөгөөр энтхийн талаас авна. Дээрээс нь дотоодын хөгжлийн банкнаас 100 гаруй тэрбум төгрөгөөр дэд үтсэд барьцсан. Магадгүй дээрээс нь 600 700 сая доллараар тэр түүхэд нефтийг нааша татаж ирэх төсөл дахиад гарах юм байна. Тэгээд эргэлтийн хөрөнгө шаардлагатай болно энэ үйлдвэрүүд. Инхээр 2 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт гарах нь л дээ. Тэгэхээр энэ яг ашигтай юу ашиггүй юу? Энд хариулж өгөөч ээ. Хэн хариулах юм? Ажлын хэсгийн 4 дугаар хэлбэр. За үн өртөгт одоо энэ дахиж авч байгаа 236 сая долларын асуудал бол шингэсэн байгаа. Тэгэхээр сая миний хэлж байгаа одоо 900 төгрөгөөр одоо нэгж бүтээгдэхүүний одоо зардал өртгөөр гарна гэдэг дээр бол бид нар яг одоогийн байдлаар бол тооцоо судалгааг бол хийж байгаа. Тэгэхээр энэ нэг ойролцоогоор нэг 1000 болж өсөх үе гэсэн одоо бид нар ерөнхийдөө магадaltaй. Шугам хоолой асуудал бол тусдаа төсөл болж явсан. Шугам хоолой бол өөрийнхөө тээвэрлэлтийн зардлыг бол хөрөнгө оруулалтынхаа зардлыг бол тээвэрлэлтээр бол ерөнхийдөө нөхчнө гэж одоо бид нар харж байгаа. Эндээс гарах нэгж бүтээгдэхүүний өртөг дээр бас одоо яг энэ 1000 гэдэг үн дээр бол орох болов уу гэсэн одоо тооцоотойгоор явж байгаа. Газрын тосны үйлдвэрээс гарах одоо дайвар бүтээгдэхүүний асуудлыг бол бид нар бас нэлээд чухалчилж авч үзсэн. Тэр ч утгаараа одоо бидний яг энэ сонгосон үйлдвэр маань бол ерөнхийдөө зөвхөн эхний ээлжинд бол бид нар түлш болон одоо бензинийг үйлдвэрлэе гэдэг сонголттойгоор явж байгаа. Гарах маш бага хэмжээний бол одоо мазут болон хий гарна. Тэгэхээр энийг бол дотоодынхоо хэрэгцээнд буюу үйлдвэрийн цахилгаан станцад бид нар ашиглах боломжтой юм а гэдэг судалгаагаар ерөнхийдөө техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байгаа. Цаашид ерөнхийдөө эдийн засгийн хувьд ч юм уу одоо хэрэглэгчдийн одоо шаардлагаас хамаарч хэрвээ газрын бензин юм уу эсвэл дизелийн хэрэглээ багассан тохиолдолд бол бид нар технологийн горимд өөрчлөлт оруулад илүү одоо гарах химийн бүтээгдэхүүний одоо полипропилен ч юм уу одоо битум үйлдвэрлэх хэрэгтэй боломжтойгоор энэхүү технологиг сонгосон байгаа. За Хөрөлбаатар сайд нэмж хариулъя. За энэ үйлдвэрийг барих өртгөл 1 тэрбум доллар байх төр техник эдийн засгийн үндэслэл хийгдэж засгийн газрын уралдаан дээр бол танилцуулагдсан. За одоо ингээд 236 сая доллараар нэмэхээр чинь төс төртг нь бол 23.6 өсөж байгаа. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэлийн тооцоонууд нь бас бүгдээр бол хөдөлгөнө нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тээвэрлэлтийн зардал байгаа. Хийн хоолоогоор нефт дамжуулах хоолой 50 энэ 300 сая орчим долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. За бас төмөр замаар тавих тухай асуудал яригдж байна л. Тэгээ энэ үеийн харьцуулсан судалгаа хийгдэж энэ яам дээр нь хийгээд эргүүлж танилцуулах юм өөрийг бол засгийн газар дээрээс бол аваад ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ хилээд байгаа 900 гэдэг тоо бол хөдөлгөөнтэй тэр нэг бага зэрэг биш. Тэр төс төртг нь 23.6 өсчихөж байгаа юм чинь тэр хэмжээгээр өснө. Дахиад дээр нь нэмэгдээд тэр тээвэрлэлтийн өртөх зардлууд нэмэгдэнэ. Тэгжээж энэ эцсийн тооцоонууд гарах байх. Эцсийн тооцоо бол би одоо яахт бол энэ бүгд зардал ороод ашигтай байгаа гэдэг тайлбарыг энэ хүмүүсүүд бол засгийн газрын уралдаан дээр бол танилцуулж ирсэн. Тэгэхээр одоо тийм байна. Яг нарийн тоог би
одоо эднэрээс гаргуулад байгаа тоогоор наваад танилцуулъя гэж бодож байна. Гэхдээ асуухт бол энэ ашигтай гэдэг тоол хэлж байгаа. Ямар эдийн засгийн хувьд үр ашиг байна вэ гэхээр бид нар нэг өөрөө Монгол улс бүгдээрээ импортын хараатай, энэ нефт бүтээгдэхүүн импортын хараатай байдаг. Тэгэд нэг үн хөдөлгөөр ерөөсө бүх юм дагаа хөдөлж байгаа Монголд. Тэгээд тэр нь эргэж тогтворч өгдөг. Юм ингээ хөөргөдөд яваад идэг. Эдийн засгийг тогтворч өгүүлдэг нэг юм юу та. За мэдээж дотооддоо эргэлхийн давуу тал юу гэвэл бид нар бүгдээрээ мэдж байгаа. За миний зүгээс харж байгаа зүйл бол дээр нь ингээд дотооддоо үйлдвэрлэдэг бол юм үнийн савлгаанууд, огцом савлгаанууд эдийн засгийг Монгол шиг жижиг орны жижиг эдийн засгийг бол савлгаалуулдаг. Энэ зүйл бол алга болох юм байна гэж л харж бас байгаа. Хөрлөөдрсад одоо бид нар шийдвэр гаргах гэдэг штэ. Одоо 1000 гэ 900 гэн 1000 гэдэг ийм тоо ярьж байна. Магадгүй зарим хүмүүсийн эрсдлэр наадах нэг литр 1800 2000 өгчих юм биш үстэй. Энэ зээлийг ер нь авах нь зөвөө буруу юу? Магадгүй эцэд Монгол улсныг 1.5-аас 2 тэрбум долларын өртөө. Тэгээд одоо яг байгаа энэ тогтолцоос илүү хэмнэсэн юм байхгүй. Төлбөрийн тэнцэл дээр тэр эцсийн нэгж бүтээгдэхүүний үн дээр ч тэр макро эдийн засгт үзүүлэх нөлөөллөөрөөс тэр ийм байдалд орчихгүй юу? Энийг яг засгийн газар сангийн яам жишээлбэл санхүү талаас нь эрсдэл талаас нь харах ёстой баг. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам тэр ерөнхийдөө зүгөө бариад гадныхантайгаа явдсан байгаа үз. Зүгээр над байгаа дутаад муу мэдрэмжээр худалдаж авснаас өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдчих вэ гэсэн ийм болгоомжл байна. Тэгэхээр одоо энэ 1000 гэдэг орчимд үнэ байна гэсэн ийм баримжаагаар гишүүд шийдвэр гаргах нь шүү дээ. Тэгэхээр та ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ тоог баталж байгаа юм байна уу? Хөрлөөдөр сайд микрофон. За энэ төсөл бол хэрэгжээд эхэлчихсэн төсөл. Тэгээд тэр холбогдох яам дээр бол энэ хариуцаад ажиллаж байгаа. За миний хувьд энэ зээлийн гэрээг нэмэлт гэрээг улсын хурлаар оруулж зөвшөлтсөөр оруулж ирж байгаа ийм үүрэгт. Гэхдээ энийг бол бид нэр хийх хэрэгтэй. Одоо ямар нэгэн ажил бол эхлээд явуулж хагаад за болидоо одоо ийм хүндрэлүүд ер нь гарах юм шиг байна гэж ийм буцдаг ийм зүйл бол одоо энэ дээр бол би шаардлагагүй болов гэж бодож байна. Нийт ялангуяа энэ газрын тос боловсруулах үйлдвэр дээр энийгээ бол хийгээд явах нь зөвөө гэж бодож. Харин өртөгийг тэр дэлхийн зах зээлээс доогуур байх тал дээр нь онцгойлж анхаарах нь бол яхахгүй бол одоо бидний үүрэг баха гэж бодож байгаа. Тэгэхээр энэ техник эдийн засгийн үндэслэлийг бол голлож хариуцаж хийлгэж байгаа энэ яамныхан хүмүүсүүд бол энэ эдийн засгийнхаа тооцооллуудыг их хурлын гишүүдэд нэгүрчлэн тарааж өгөх хэрэгтэй. 1.2 тэрбум доллар гэдэг бол их тоош, их мөнгө шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргаж явахдаа тэр техник эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаж ирж өгөх нь бол зөвөө гэж үзэж байгаа. Миний хувьд юу гэж үзэж байгаа вэ гэвэл энэ яг эдгээр зардлууд нэмэгдээд ороход үн өртөг бол дэлхийн дээр зах зээлээс бага байна л гэдэг тайлбарыг бол холбогдох яам тэр ажил юуны нэг төслийн нэгж байдаг үлээ те. Тэгээ үйлдвэрийн хүмүүсүүд бол орж ирж одоо маш ихтгэл үнэмшилтэйгээр бол засгийн газрын уралдаан дээр танилцуулж ирсэн. Тэгэхээр энэ бол цаашаага одоо явах нь зүйтэй л гэдэг байр суурьтай байна. За бид нар эсэргүүцээд байгаа хүн ч огт байхгүй л дээ. Хөрлөөдрсад. Одоо 1 литр шатхууны үн за тэр 1000 гэдэг нь ч худлаа байж магадгүй зүгээр. Доор хаяж нэг 1500 ч юм уу. Энээс доош. Импортлж авсан үннээс нэг доор хаяж үгүй ядаж нэг 5-аас 10%. Чадвал 20%-аас доогуур байжээж бид нар энэ төслийг хэрэгжүүлэх нь утгатай болно. Тэгэхээр энэ хэлээд байгаа тоо нэг итгэл үнэмшилгүй сонсогдоод байгаа. Одоо нэг хилэн талангүй хоорондоо тэгэд үлээ зөв яриад явах бах. Тэр 1000 гэдэг тоо ирээдүйд валютын ханшныхаа эрсдэлийг яаж тооцсон юм? Яаж юм мэдээлэл хийдсэн юм? 900 гэдэг юм сонсогдоод байсан. За тэр нь болий. Зөвхөн 1700 1800 ч юм уу одоо ямар ч бас импортлж авснаас
өртөх дотор нь бүх санхүүгийн зардлыг, техникийн бүх зардлыг суулгаад гэмд байгаа бол болж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм байгаа юм байна гэж засгийн газар үзэж байгаа юм байна гэдэг ийм ойлголтоор гишүүд одоо дэмжихгүйгээ шийдэх нь байна шүү дээ. За гишүүд асуулт асуулж хариулт авлаа. Үгэл гишүүдийн насыг